За юу яцхан залсан. Энэ удаагийн видеонд тавтамаар л өмнөх видеон дээр linked list-ийг хэдүүлээ хэрэгжүүлж үзсэн байгаа. За тэгээд энэ схем фонт хангалттай том харагдаж байгаа гэж найдаж байна. Би бас санааг устгах функцийг бичсэн гэж найдаж байна. Тэгээд өөрийнхөө устгах функцийг миний одоо бичих устгах функцтай харьцуулаад үзээрэй. Өмнөх видеонд хэдүүлээ list гэдэг класс зарлаад тэрэндээ утга нэмээд түүнийг явцгаа хэвлээд одоо иймэрхүү үйлдэлүүд хийгээд дууссан байгаа. Одоо хэдүүлээ remove функц чи. Энэ нь болохоор одоо тухайн элемент list байна уу гэж хараад байх юм бол устгана. Мэдээж нэг утга давтагдсан тоогоор байх юм бол одоо давтагдсан тоогоор нь устгадаг ч юм уу. Аль эсвэл ганц хамгийн ихэнд олдсон тэрхүү утгыг одоо устгадаг ч юм уу. Иймэрхүү байдлаар одоо програмчилж кодыг одоо бичиж болно. За тэгэхээр ямар ч байсан хэдүүлээ бичсэн. Non шах юм бол if Korean while value-таа тэнцүү and Korean одоо толгой байвал яах вэ гэж. За энийг дараагийн юм дээр эхлээд зүгээр ерөнхий нөхцөлд биччихье. За ерөнхий нөхцөл нь бол энэ. Хэрвээ тухайн утга хайж байгаа утга маань одоо яг list гүйж байгаа гүүгээд яг одоогийн байгаа яг чиний дамжиж очисон объектын value-таа тэнцүү байх юм бол энэ дэр өмнөх элементийг бас авдаг байх хэрэгтэй. Байх юм бол next өмнөх видеон дээр бас хэлсэн тийм ээ. За тэгээд энэ дээр зүгээр тухайн элементийг устгасан хэсгээ ингэж шалгая. Хэрвээ устгасан нөхцөлд одоо энийг true болгоод энэ дээр хэрвээ би break тавьчих юм бол олон дахин давтагдсан одоо жишээ нь 2 гэдэг утга олон дахин давтагдсан байлаа гэж бодоход би 2-ыг устгах гэх юм бол хэрвээ би энэ break-ийг бичихгүй бол 2 гэсэн утга байгаа бүх одоо элемент листэд байгаа бүх элементийг устгах гэсэн үг. Хэрвээ би break гэж тавьчих юм бол зөвхөн ганц элементийг устгана гэсэн үг. Зүгээр ганц элементийг устгадаг байдлаар код биччихье. За тэхийн тулд өмнөх элементийг хадгалж байгаа хувьсгчтай өөрийгөө олгоод одоо энэ листээр гүйж байгаа нэг хувьсгч байгаа шүү дээ. Энэ cur гээд энэ cur маань одоо дараагийн элемент рүү шилжих ёстой. Шилжихээ өмнөх элементийг одоо зааж байгаа тэр хувьсгч руугаа өөрийгөө сольж зааж өгнө.
За энийг жоохон энэ жоох ойлгомжтой байж магадгүй хэдүүлээ. Борд нээж агаад үзье. За тэгэхээр ингэж байгаа. За энэ бол одоо кур гэдэг элемент. Кур гэдэг хөвсөгч. Энэний өмнө одоо хэдэн листийн хэд элемент гэдгийг би одоохондоо мэдэхгүй. Энэний арталж байгаа гэж үзье. За тэгвэл prev гэдэг хөвсөгч маань prev гэдэг хөвсөгч маань одоо энэ core гэдэг хөвсөгчийн өмнөх элементийг одоо зааж байгаа гэсэн үг. За тэгвэл энэ while маань юу болж байгаа вэ гэхээр тухайн энэ элементийг ийшээ зааж өгөөд энэний дараагийн элементийг core зааж өгч байгаа гэсэн үг. Энийг ойлгож байгаа гэж найдаж байна. Хэрвээ яг устгах үйлдэл маань юу болж байгаа вэ гэхээр за ингээд ерөнхийдөө 3 элементэн дээр жишээ авъя. Энэ манай core, энэ манай prev гэдэг хөвсөгч дагуулгаж байгаа хоёр объект. Хэрвээ энэ value нь тэнцүү байгаад хэрвээ би энэ элементийг устгах шаардлагатай болох юм бол prev-ийн одоо энэ манай prev next гэдэг энэ атрибутад шууд энэ элементийг заагаад өгчих гэсэн үг. Тэгмээд энэ объект маань одоо листний одоо гинжин хэлхээс салж байгаа гэсэн үг. Тэгж ойлгож байна. За ерөнхийдөө устгах функц маань нэг иймэрхүү. Энэ дээр харин нэг одоо онцгой тохиолдол гэх юм уу? Одоо листийн толгойг устгах бол яах вэ гэж. Толгойг устгах юм бол одоо ямар асуудал үүсэх вэ гэж. Юу гэхээр толгойн өмнөх одоо өмнөх элемент гэж юусоо байхгүй. Тэгэхээр энийг толгой мөн үү гэдгийг одоо шийдэх ёстой гэсэн үг. Шалгах ёстой гэсэн үг. Тэгээд дараагийн элементийг нь шууд хийдер буюу шууд толгой болох ёстой гэсэн үг. За устгах дээр ийм одоо нэг өөр нөхцөл шалгах ийм юм байгаа. Энийг анхаарах хэрэгтэй. За тэрийг одоо хэдүүлээ бичицгээе. If за энэ дээр дахиж if бичихийн оронд энэ дотроо биччихье. Core маань self header-тэй тэнцүү байвал яах вэ гэж. Self header-т self header-ийн next буюу дараагийн элементийг олгоч. За ингээд толгой элементийг дуустгах ийм боломжтой болно гэсэн үг. За мэдээж утга байгаад устгасан гэдгийг бичиж өгөх хэрэгтэй. Тэгээд хэрвээ энэ дээр чи break буюу одоо break гэдэг маань энэхүү while буюу энэ давталтыг ерөнхийдөө шууд зогсооход одоо энэ while-ийн дараа ямар
үйлдэл байна тий. Одоо жишээ энд би зүгээр print бичсэн байлаа гэж бодох ч одоо энэ print гэдэг үйлдэл маань ажиллаж эхэлнэ гэсэн үг. Энийг ойлгохгүй байх юм бол энэ амархан зүгээр ерөнхийдөө энэ while-ийг шууд хүчээр зогсоож байгаа гэсэн үг. Хэрвээ чи break бичихгүй байх юм бол одоо энэ дэр else ашиглах шаардлагатай болно. Юу гэхээр else хэрвээ энэ толгой биш байх юм бол энэ үйлдэлүүдийг хийх ёстой шүү дээ. Энэ үйлдэлүүдийг хийх шаардлагатай гэсэн үг. За энэ удаагийн миний хувьд бол шууд break гэж зогсчихно. За тэгэд has element энэ бол одоо boolean буюу true эсвэл false гэдэг утга авдаг ийм хувьсагч. За хэрвээ true байх юм бол line тастлаа гэдэг хэлж. Хэрвээ false байх юм бол тухайн хайж байгаа утга листэнд авахгүй байна. За ингэж устгах функц болчлоо. За тэгээд одоо хэвлээ туршиж үзье. За 2 гэдэг утгыг устгая. За энэ дээр зур одоо хэвлэж байгаа утгаа энэ remove гэдэг функц маань одоо хэвлэх үйлдэл. Энэ дээр бас одоо list элементүүдийг хэвлэж байгаа учраас хооронд нь жоохон зааглаад туршилтаар print биччихье. За тэгээд дахиад print. За амжилттай устгалаа. За одоо харж байгаа лист ихэндээ бол ийм байсан. 2 гэдэг утга маань одоо 2 дахь элемент байсан байна. Тэгсэн чи би 2 гэдэг утгыг устгацсан. За тэгэхэд амжилттай устгалаа буюу тухайн элемент тухайн миний хайж исэн утга листэнд байсан гэсэн үг. За тэгээд устгах үйлдэл маань мэдээж амархан. Шууд тухайн элемент өмнөх элемент нь өөрийнхөө дараагийн элементийг заагаад өгсөн. Тэгээд лист маань одоо 4 утгатай. За одоо хэвлээ толгой элементийг устгачихъя. Clear. За бас амжилттай устгалаа. Тэгээ толгой элемент. За толгой элемент нь одоо 2 болсон байна. За устгах функцийг та нар одоо индекс төд индекс дээр байгаа утгыг устгая гэдэг одоо тийм функц бас бичиж үзээрэй. За хэдүүлээ одоо листаараа илүү гоё болгоё. Тэг ямар очиртойгоор гоё болгох вэ гэхээр одоо ингэж байнга add гэдэг функц ашиглаад одоо нэмээд баймааргүй байна гэж. Одоо би хувьдаа ингэж одоо листик үүсгэхийг одоо хүсэж байна. Ингээд чамаагүй элемент бичиж болдог. Ийм үйлдэлийг одоо хэрхэн
одоо яаж хийх ёстой вэ гэж. За тэгэхээр энийг хэдүүлээ одоо байгуулагч функц дээр нь шийдэж өгөх шаардлагатай болно. За elements урталтаа од тавьж. За яагаад урталтаа од тавьж байгаа вэ гэхээр хэдүүлээ энэ дээр зүгээр туршилт хийж үзье. Надад яг одоо интернет байхгүй байгаа. Нэгсэндээ tuple буюу энэ одоо data structure-ыг ашиглах гээд байгаа. Яаж хийх ёстой вэ? Set яг одоо яаж бичих юм одоо мартцсан л байна л та. За энэ маань одоо лист болчихно. За би дараагийн видеон дээр тайлбарлаж өгье. Энэ одоо яг ямар учиртай вэ гэдгийг дараагийн видеон дээр одоо тайлбарлаж өгье. Гэтэ одоохондоо бол анхан шатны мэдлэг олгоход энэ тухайн функц маань одоо хэдэн жилмэд авч болно. Тэтгэр элементүүд нь elements гэдэг төрөөс хадгалагдана гэсэн үг. За хэдүүлээ зүгээр энэ дээр одоо тест хийж үзье. За энэ тест гэдэг фолдер дотор тестинг гэж одоо юм л дөө. Одоо би зүгээр нэг функц хийе. Энэ одоо elements гэдэг юм. Тэгвэл elements-ийн type хэвлэе. Ингэж тест. За энэ tuple гэдэг энэ одоо data structure-ийн энэ Python-гийн одоо стандарт класс. Энийг талаар одоо дараагийн видеонд хэлбэлээ ядахтай ярилцах болно. Нэг удаа би танарт ийм тийм гэж хэлж чадахгүй. Би бас танарт ижлэх нь сурч байгаа. За. Тэгэхээр тэгвэл одоо энэ хэмжээний утга ороод бол одоо яах вэ гэж. Тэнгуут одоо энэ дэр хэвлээ. For elements add shift add element. За ерөнхийдөө ингэж болчихно гэж би бодож байна. Шууд орж ирсэн параметрээр орж ирсэн бүх утгыг
өөрийнхөө одоо add гэдэг функц ашиглаад бүгдийг нэмчлээ. За тэгэнгүүт одоо хэвдүүлээ. Одоо эдгээр зүйлсийг бичих шаардлага болчихно гэсэн үг. Одоо шууд гээд бичих боломжтой болчихж байгаа гэсэн үг. За ингээд за туршиж үзье. За та нар харж байгаа list элементүүд маань сая параметрээр өгсөн элементүүд одоо list элемент болсон байна. За тэгээд амжилттай устгалаа гэсэн сая би одоо нэгийг устгах команд бичсэн байсан. Тэгээд тухайн нэгийг устгасан байна. За ингээд хэдүүлээ өөрийн гэсэн листийг одоо ийм дайггүй болголоо. За мэдээж энэ дэр add гэдэг үйлдэлээ бас ашиглаж болно. За тухайн одоо add чийлэн тийм C гэдэг функц маань одоо яг энэ элементүүдийг одоо хэвлэж байна. Тэгээд түүний дараагаар би дахиад нэг функц нэмсэн. Функц элемент нэмсэн. Түүний дараагаар нэг гэдэг элементийг устгасан. Тэгээд буцаагаад листийг хэвлэхэд одоо ийм байдалтай хэвлэгдсэн байна. За ингээд хэвлээ. Листээ иймэрхүү байдлаар одоо өөрчилж үзлээ. Та нар ч гэсэн бас иймэрхүү байдлаар одоо list гэдэг иймэрхүү data structure-ыг одоо өөрийнхөө хүссэн байдлаар програмчлаад үзээрэй. Тэгээд мэдээж нөгөө миний GitHub руу pull request бас үүсгэж болно. Чиний кодыг гиттэй нэмэхэд одоо дата нээд дата авах болно. За ингээд дараагийн видеон дээр бас өөр сонирхолтой зүйлсийг бас хэдүүлээ ийм их найдаж байна. За одоо ингээл нэмчлээ гэж одоо би одоо ингээл GitHub руу нэмнэ. За тэгэхээр одоо git add за бүгдийг за одоо linked list part 2 git commit git push master над интернет байхгүй. За би энэ видеогоо аплод хийж захтаа гитээ push хийх болно. За ингээд дараагийн видеогоор уулзлаа. Түр баяртай.